За энэ бас ингээд энэ бүжиг дээр бас сайн харсан баг тийм ээ. Мөр сүнслээс ингээд бүжиг болоод ингээд Монголын тайзны бас сайхан бүжиг байна. За одоо ингээд сайн харсан бүжгүүдээр үндэслэснүүдээ хөдөлгөөнүүдээс оруулаад ингээд бүжигээс одоо хас бүжгэн дээр ямар хөө бас мөр яаж холбоосон зорсон байна гэдгийг бас харуулсан хас бүжгэн дээр Монгол тэгэхээр манай Монгол бүжгийн үндсэн хөдөлгөөнүүд ямар байна гэдгийг харах. За энэ бас зөвлөж өдөртний залуус гэж одоо Монголын хат хүүжтэй бас сугсраа ороод ямар маш гоё холбоос ороод ингээд маш Монголын одоо малчин ард түмний одоо төрсөн сайн бүжиг байна. Энэ төрийн ширхэг авсан бүжиг шүү дээ. Тэг. За ингээд ерөнхийдөө би юу гэж одоо энэ өнөөдрийн хичээлдэр үзэж байна хамгийн чухал мөр сугсраа. Энэ мөр сугсраа бүх бүжгийн хөдөлгөөнүүдийн холбоос бас болж байгааг харж байгаа байна. Тэгэхээр Монгол бүжгүүд дэлхийд ингэж үйлчилсэн байгаа. 1984 онд социализм үедээ 1984 онд Итали очоод бүжигсэн шүүмж урдаг судлаач нар шүүмж бичсэн тэ. Тэгээ юу гэсэн чинь энэ Монголын бүжиг бол бие бол одоо чээж Монгол хөлн орос улстай ийм бүжиг болж байгаа юм байна. Тэгтээ яг шүүмж хэлний хэлээд чинь тэгээ ягаад урд Монголын тэр биеийг судалж харж байсан гэвэл одоо Марк Валбас гэдэг их үйлчлэгтэй судалж болсон байсан байх. Гэхдээ бол өсөж байгаа багш үү гэсэн. Нэг бүжиг дээр орж биенээс суулгах энэ бүжгийг дэлхийд түвшинд аваачих тул энэ сайхан хөдөлгөөнтэй хийх хэрэгтэй. Монгол бүжиг орос бүжиг ингэдэгээс бол Монгол бүжиг ингэдэг ингээд Монгол бүжиг болох хэрэгтэй гэж хэлжсэн байна. Тэгэхээр үүндээ тэр хөдөлгөөн хийж бүжиг байжгаад ерөнхийдөө манай бүжиг чинь язгуур биеийг тайзны бүжиг болоо тайзнасаа бүжгийн жижиг Монголын үндэсний бүжгийн жижиг болсон. Одоо дэлхийд хааж ирсэн гэдэг Монголын бүжгийн өвөрмөц энэ биегээ сугсрал тийм ээ. За энэ сугсралтаас үүсээ мөрийн сайхан солбоо өгдөг дэлхийд хааж ирсэн солбоо хийж чадахгүй. Жижиг хөдөлгөөнийг бол хийдэг улсууд би халимгууд бол жижигдэг гэж хийдэг. Монголчууд бол жижиг гэж байна. Жинхэнэ дээр нь одоо долоо шин багшин байсан одоо үйлцүү гэж бол эмчтэй хүний жинхэнэ гарын соёлын хүмүүст дахиад жижиг энэ гоё бүдгийг харуулсан. ийм залуучуудад алтан медальтай их
алдартай бүжиг байна. Одоо тэгээд энийг өшөө олдуултай энэ бүхнийг л одоо бид энэ сургуульд өшөө сайн цааш нь баяжуулах бидний үйл болж байна. Тэгээд энэ сургууль мэрэгжлийн бүжигт болгож байгаа хүмүүс өшөө сайхан боловсроо одоо энэ консерваторийнхаа сургуульд өшөө баяжуулалт хийгээд өшөө одоо чадaltaй гайхалтай бүжиглэл гаргахын тулд бид ажиллаж хичээх гэж сургууль явуулж байгаа. Энэ хүмүүсд бас тэр сурыг би сайн бүжигч болъё гэж орж ирж сураад зарим төгсөх хичээл зарим 2 жилдээ явж ийм сургалтыг манай сургууль бүжгийн танхим бол явуулж явуулсараа хожтож их хийнэ. За ингээд өнөөдрийнх хичээл ингээд миний онцлогчсон мөрс тусраа бүжгийн онцлог гэж би бүжгийн бүхэн онцлогууд дотор тэр орсон байгааг та харсан баг. Тэгээд би бас онцлог гэж хэлсэн юм байна. Тэгээд ямар ч байсан Монгол бүжгийн суурь хөтөлбөрөөр ийм хэлгээс сувсраа үйлчлэх надад сольбоо чичирх ийм хөтөлбөрүүдээс Монгол бүжиг дэлхийд гайхуулж байгаа. За тэгээд оролцсон оюутан сурагчтай байлаа. Ирсэн багш нар эрдэмтэн багш нартай сурагчтай байлаа. За тэгээд бүгдээрээ ном дор бүргийн багш нартай бүргийн тийм ээ. За ингээд хичээлээ төгсөв. Баярлалаа. Баярлалаа. Одоо Монголын үндэсний ясны бүжгүүдэд яаж ордог юм байна гэдгийг ингээ үзүүлснээр онцлог юм. Тэрнээс одоо ингээ хичээж байгаа нэг хэсгийг үзүүлээд ч юм уу гэсэнгөө яг энэ мөрний сүксгэлтийн энэ Монгол бүжгийн хичээл үзснээр дараа нь яаж ингээд бүжигт холбогддог вэ гэдгийг харуулсан их тийм өөрөөр сайхан хичээл боллоо гэж үзэж байна. Тэгээд алтан дээр багш маань манайд одоо 2005 оноос болчихсон. 4 оноос байгаа нэлээд одоо төгс хийсэн. Тэгээд шагнал нь бол Исаатын дуугийн чуулга, үндэсний урлагийн театр, цэргийн дуугийн чуулга гэдэг энэ хоёр чуулганууд орон нутгуудад ингээд ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ жилийн эрхлэлчүүдийн манай олон эрхлэлтэй энэ жил төгсөх ангина. Тэгээд манай хичээл болчихлоо би нөгөө энэ анх удаа ингээ манай энэ орж ирж байгаа багш нар ойлгомжтой болгох. Эмэгтэйчүүд нь бол эмэгтэй багш дээр энэ 4 эмэгтэй болсон юм уу? Эмэгтэйчүүд нь эрэгтэй багш дээр яваад яг бүжиг хийх болохоор ингээд нийлж хийдэг. Ийм учиртай. Тэгэхээр хойцлын жижиг эмэгтэйчүүд бол 2 дахь жилдээ сурж байгаа. Бас Монгол бүжгийн ангийн алтан гэрэл багшийн хүүхдүүд байна. Тэгээд хүүхдүүдээ ер нь өөрөө ордог 2 ангийг ашиглаад тэгээд бага ангид нь бол мөрний хөдөлгөөн ямар төвшөнд орох вэ? Том болоод ирэхээр яаж авах вэ гэдэг ялгаад харуулж үзсэн байна. Сайхан хичээл үзүүлсэн багшд баярлалаа. Манай бүжгийн хичээлд бол бас концертмейстерүүдийн үр чухал. Тэгээ манай мөнх соёл бол бас энэ Монгол бүжгийн ялангуяа чиглэлээр их айтайхан яагаад гэхээр энэ үндэсний урлагийн театрт бас ажиллаж байсан болохоор тэдний репертуарыг юм мэддэг.
Тэгээд одоо